Ко Яоя ярал дээр бүтэн 3 хоног тохолж аваад маш олон арлууд дотроос жуулчдын очдог PP ярал Maya Bay иргэн тойрных нь үзмрүүдийг үзэх нэг өдрийн аяллаарсаа. Арлууд хоорондоо зөвхөн усан онгоцоор явах боломжтой. Мэдээж усан онгоцныг олуулаад түрээслэх юм бол нэг хүнд оногдох зардал багснаа. Яоя ярал дээр усан онгоцоор иргэн тойрныг нь үзүүлдэг жуулчдын газрууд олон байсан. Нийлээд олон газруудаар явж үнийн судалгаа хийгээд үйлчлэгээнүүд хооронд харьцуулж ягаад нөхцөлөө зохицохоосоо бидний түрээсэлсэн хурдан усан онгоц яг буудлын үүдний далайн эргээс ирж аваад очих хүссэн бүх арлуудаар орж тойроод цааш нь Пхукет арал хөргөж өгөхөөр тохирсон байсан. Тэгээд 11 хүний өдрийн хоол усундаа үйлчлэгэнд бас багцаа. За хурдан усан онгоцгүй спидбоотээр дуусаа. Хурдан юм ашиарч өсрээд элэг бүр байх болсон юм шиг бүр. Яста хоёргүй юм бэ. За нуур гангүй ганцаараа шин зэрэг үгүй. Тооцтой. Ерөнхийдөө одоо дээгүүр харуулдаг юм болов. За тэгээ бидний жингээ хэлбэл хоёр талаа суудсан байгаа байна. Энэ онгоцноор ерөнхийдөө 30 хэдэн суудаг гэж байна. Тэгээд бид нар Boston Private-ээр түрээсээ жоо хүнтэй байсан. Сая 700 мянган төгрөг. Ерөөсөө 130 мм аялах. За энэ PP Island-ийн урд байдаг Maya Bay гэдэг газар байна. Энэ урд нь бол ингээд усан онгоцоор ирд юм байна. Тэрчээд хойд зүйлснээр зүүн талаас нь тойроод одоо энэ арал дээр нь бол гард юм байна. Энэ хүмүүсүүд энэ цаад арал дээр нь байгаа. Өдөр бол энэ нэг юм нэг юу хаалт ингээд тавьж байгаа. Усан онгоцоор оруулахгүй. Тэгээд цаашаа ингээд хаалт ингээд зөвхөн зураг л авах хэрэгтэй байна. Эцээ бол иргэний хаалт болтой. Цагтаа ингээд манад үзсэн байна. За Maya Bay одоо ингээд усан онгоцны буудлын дээр нь ингээд ойчролоо зогсож идэв байна хүмүүсүүд. Дээш ороход бол одоо 400 бат юм уу хүүхэд 200 батаар орно. За тэгээд ер нь хөдөлгөөн бол энэ ч удаа аимшигтай их байна. Эшигээр нь донгтой боотууд ингээд яралцсан. За эшигээ бас тэр том усан онгоц. Манайх арай жоо том нэртэй. Арай жижигүүд хэлтэй юм шиг байна. Энэ та боот юм шиг байна. Тэгээд эшигээ цаана явж байгаа хүмүүсийн том уу за бүтэхгүй. Тэр одоо хүмүүс хэлдэг юм байна. Тэр ажил төрлөө сайн төлөж нэг өдөр ажил болсон юм гээд цаана. За энэ Maya Bay руу одоо ингээд хүмүүс гарахад ингээд очиж байна. Энэ бол бас өдрөө ихтэй байсан. Хүний 400 том уу? Хүүхдээ 200. Энэ олон тооныхаа энэ бол өдөрт бол өстой өөрөө идэн төгрөг хийдэг болох гэж байна. Зогсоо зайг хүмүүс. Энд завгүй юм. Үгүй шууд орно гинэ. Авч байгаа таах. За Maya Bay-ийн одоо иргэдэг. За энэ дээр бол жуулчдын том бол бүтэхгүй. Зүгээр 50 100 болцоо алга. Харин хэлсэн нь бол үнэхээр гоё юм байна. Цав цагаан ингээд биш нарийн яг хүрлэн дээр шиг байгаа юм шиг. За тэгээд далайн нь бол яахгүй нэг номин нөгөө цаашаага их тунгалаг гэж цаашаага юу болоод чинь. Гүн болоод ийм газар байна. Энэ дээр байгаа хүмүүсийн тоо бол бүтэхгүй байна. За хүн амт усанд орох юм бол хүмүүсүүд юу яаж ийм бүгдээ харуулж усан оруулах юм байна. Үйлдвэрлэдэг юм байна. Нафтира.
За энэ далаач одоо энэ ч их сайхан тунгалаг байна да. Цав цагаан эзтэй. За тэгээд яамаа чи мүү мэдэг маш олон усан онгоц байх. Тэгээ хоорондоо мөрөлдөхгүй яваад байх юм. Мөрөлдөхгүй гэсгээд яваад байх. Зүгээр гоёл газар. Сайтар Maya Bay юуны онгоцны буудлын дээр ихтэй маш онгоцны тоомоо орж нөө паркинг руу орж гарч байгаа марж байгаа бол бас ширүүн байдалтай шүү дээ. Маш их ачаалттай газар. За тэгээд хүмүүсд орж харахад бол маш их хэмжээний ойчтой. Алхаад ойчж байгаа хүмүүсийн тоон өсөж байгаа байна. Энэ зөв нэг юм усны буудлын байт юм л тэгээд арлынхаа хатаа хөрөлдөгцөн цохих юм даа. Лагума гэдэгтэй нэ. Тэгээд энэ ч нь бол хүмүүсд ингэж харуулдаг л бололтой. За тэгээд энэ чинь шил бөөнөр шилж байгаа улсууд байна. Тэгээд уснууд ийм сайхан намын байгаа тунгалаг. За энэ бол Viking Cave нэ. Maya Bay-ийн хойд үзүүтнүүд юм байна. Дээшээ бол оруулдаг юм байна. Энэ нуралт үүсэж байгаа бололтой хэдэн тулаас игээ хийсэн байна. За тэгэхээр энэ бол яг агуун дээр бол Вьетнамд очиж агуу үзлээрээ. Дэлхийн агуунууд бол дэлхийн хамгийн том хэмжээтэй агуунууд байгаа. За энэ шиг бол тэгээд усан онгоцч тэгээд цовж ид юм байна. За PP Island-ийн Monkey Beach гэдэг газар ирлээ. За энэ ч бол ингээд сонгосууд парклт юм байна. Парклмоор сангууга унгаагаад тэгээд баячууд нь snorkeling буюу одоо харах болцоотой. Энэ PP Island-ийнхаа ерөнхийдөө баруун талынхаа ирэг гэсэн үг. Энэ одоо манай хүн ухарж байр дээр ажиллаж байна. Ингээ ухарчт юм байна. Ус нь ихгүй тунгалаг ном гэх юм а. Доош нэг тарагч чинь одоо ерөөсөө ингээд доошоо шилттэй оруулах гэдэг ерөөсөө нэг тарагч доош. Алуу бай. Яасгүй тунгалаг харагддаг. За тэгээд энэ ард нэг ширэнгэн бэлдүү ширэнгөө өндөр уултай. Манай зангуу ингээд энэгээр ингээд сунгаад дүү тэр цаанаас зангаа буулгаад ээжээ ухраад ороод ирсэн юм байна ингээд. Таслаа. И бэрэтөө яах вэ? Зичиж чамтай. Өөрөө. За энэ PPR-ийн далаа иргээ. Энэ далаарынхаа хойд ирэг дээр бид нар автобусаар бишээ. Усан онгоцтой парклаа. За тэгээд ингээд арлынхаа эргээр бол ингээд маш олон хоолны газрууд жуулчд байт юм байна. Бид нар бол Kauai гэдэг арлаас ийшээгээ ирсэн байгаа. Тэнчээрээс усан онгоц speedboat-ийн 17,000-аар өдөр түрээслээд ирсэн. Тэгээд энэ арлаа бүтэн тойроо тэр Maya Bay үзчихээ. Тэгээд уцаа Phuket руу хөрвүүлэхэд 17 төгссөн. Тэгсэн чинь энэ арлаас чинь зүгээр ингээд 3 цаг нь зүгээр одоо энэ PP-гээс уршаа Maya Bay ойрхон километр гэсэн зайтай гэж. Тэгсэн тийчээр нь 3 цаг нь төрөөсөн speedboat нь 15,000, long tail boat нь 7,000 гэсэн хан шилж шүү. Энэ ч айхтар үнэтэй байна. Энэ чинь нөө жуулчдын тоон олон учраас тийм байт юм. Дээрээс нь би сая нөө боот байгаа мó гэсэн чинь боот нь дууссан чи хүлээ гэж авчих юм бас олдохгүй байна аа. Бид нар бол бас хямдхан төгсөн байж тийм чинь. Жуулчдын тоон бол үнэхээр өстэй их байна. Цагаараа бол үнэхээр ярих юм аа. Үнэхээр тасархаа. За тэгээд энэ нөө далаа ирэг нь бол үнэхээр үзэсгэлэнтэй маа. Усны тунгалаг. Гэтэ Maya Bay-ийн хэсэг бол үнэхээр гоё. Хүмүүсд сэдвж мэддэг оруулдаг учраас бүр их тогтон их гоё байна. Ийхүү нэг өдрийн аяллыг өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл хийж Phuket арал дээр ирлээ. За Phuket-ийн Tianxing гэдэг нэртэй порт үрж байна. За энэгээр заах сагнуурын онгоцууд бол өстой нэр олонгоор байна уу. Бүгд заах сагстай ордог болтой. За тэгээд энэ хэсгийн далайн усууд ерөнхийдөө жоохон бохирдолтой биш болов. Жишээлбэл юугээ бодвол тэр саяны PPR Maya Bay тэр үйлдэл ус мосны тунгалаг Монгол биз янз үнээр гоё. Ийшээгээ болж байгаа. Маранто нэлээд болон гартай өнгөр мөнөртэй болоод ирж.
Монгол улсын 22 таймаг Пүкет тосон дээр ирж байна. За энэ тосон бол тусдаа арал хэмжээний хувьд Пүкетийн витаминтэй 9-тэй адилхан. За хажуудад тойроод өстө маш олон жижиг арлууд байдаг юм байна. Тэр арлууд бол өстө үзэсгэлэнтэй. За одоо далайн усных гой нэмэн ногоонтой тунгалаг өстэй байдаг байна. За тэгээд PP гэдэг их олон жуулчтай шиг үзэсгэлэнтэй арал байдаг. Хажуудаа Maya Bay. Тэгээд Яо яа гэдэг олон арлууд. Гэтэ PP арал дээр бол маш олон жуулчтай байна. Үнэхээр тийч бүр суу зогсоо идэж уухын жарга алах. Болж үл хажуудлаа өөр хямдхан арал дээр нь очиод бид очвол зүгээр байдалтай юм байна. За тэгээд энэчээ бол жилийн 4 өдөр сайхан ногооноор юм байна. Халуун байна. Халуун гэж хэлдэг. Өдрийн 3-4 цагийн алдаад бол юм тэгээд бараг бохон болсон шүү дээ шүү. Тэр маягаар халуудах юм бол